агуулга ерөнхийд нь бол дэмжиж байгаа маа. Тэгээ сая өөрийн туяа гишүүнтэй зарим агуулгуудаар бол яг санал нэгдэж байгаа. Яаж аймагуудаа, сумдуудаа сонгосон гэдэг дээр бол дэлгэрэнгүй бас ярилцмаар ах юм аа. За хоёр зүйл дээр асуулт байгаа. Эрүүл мэндийн салбар тэгээ боловсролын боловсролын сайд бол байхгүй байгаа юм байна л да. За тэгтээ хариулчих бах. Аймагуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх төслөө гэж. За төслийн хүрээнд хүрх хүрдүн гэ. За энэ хүрх хүрдүнгийн сонирхоод уншсан чи ингэж байгаа. Ер нь бол яг энэ төсөл ингээд одоо та хэдийн маань төлөвснөөр хэрэгжснээр 5 жилийн дотор урьдчилан сэргийлэх боломжтой нас баралтыг 26 хүртэлх хувиар бууруулна. За ер нь бол 5 хүртэлх жил бид нар чинь 1 жилийн дараахаа харахад л хэцүү байгаа үед 5 жилийн дотор бүр 26 шүү, 25 биш, 4 биш, 30 биш, 31 ч биш. Энийг яг яаж бодсон? За энэ бодлтыг нь яг хармаар. За хоёрдугаар нь болохоор энэ цэцэрлэг сургуультай холбоотойгоор яг өгүүлбэр нь бол ийм байгаа юм. Эдийн засгийн хүндрэлийн үед шүү. Одоо далдагталтай төсөв баталж байгаа бүгдээрээ хүндрэл гэх үү, геополитикийн нөхцлөө хүндрэл гэх үү, боловсролын чанар хүртээмжийг сайжруулнаа. Хоёр дахь үе нэмэлт санхүүжилт гэж байгаа. Одоо зээлийн хүүмүү нь бол ихтэй ажгүй юм байл л дээ. Дэмжээ явахад уг нь. Тэгээ боловсролын чанар гэдэг зүйлийг хэр оруулж өгсөн юм. Энэ дээр нь хариулт авъя. За сая өнгөрсөн 7 хоногт бол Дорноо аймгийн сайхан талаан сум дээр очиж ажилласан иргэдтэй уулзаад тэгэхэд хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Батчимэг гэж бүсгүй ингээд зовлонгоо ярьж байгаа байхгүй юу. Чанартай холбоотой шүү. Манай төрийн нарийн бичгийн дарга байгаа тий боловсролын яамны. За ингээд 2 удаа ариутгал хий гэж биднэрт одоо шаарддаг. Одоо тодорхой хугацаанд тэр мөнгө нь байдгүй. Хувилбарт хөтөлбөр шаарддаг. Тэр бас багш одоо сургууль хүмүүжүүлэхийн асуудал байдаг. Хоолны мөнгө нь нэг хүүхдэд 3,000 байдаг. Тэгээ байгууллагад бас нэгдсэн архив яг тэрэнд нь ажиллах хүн алгаа цалин бага байна гэл ерөөсө одоо нөгөө чанартай холбоотой бүх зүйлүүд байгаа байхгүй. Тэгээ тэнгүүд цэцэрлэг сургуультай холбоотой ингээ та хэдийн юу хийх гэж байгааг нь харангууд ерөөсөө л бас л барилгал барих гэдэг байхгүй. Сургууль цэцэрлэгийн. За ингээ цааш нь өргөжлүүлээд харахаар хамгийн нийтлэн 960 хүүхэдтэй юм сургуулиуд барих юм байна. За мэдээж стандарт эдэр тэгэл тэрийгээ дагаа явж байгаа байлгүй. Миний энэ дээр бол асуух гэдэг юм нь дараа нь сум нэмж болох юм. Аймаг сумын сонголтыг яаж нэмэх юм? Нэмвэл чиний сайн талаан суман дээр чанартай байдлыг нь хангасан хүүхдийн тоог нь олшруулсан сум барыг гэвэл яах вэ? Энэ дээр хариулт авъя. Хариултчин бүрэн сайд улсын хурлын гишүүн Тулгт Лувсан Жамс нарыг нэмье. Нэрэн дээр. За чухал асуулт асууж байна. Тэгэхээр нөгөө түрүүн би хэлсэн нэг тооцоолол байгаа. Эрчим тэмчилгээний хүртээмж, яаралтай тусламжаар тусламж авч чадж байгаа хэсэг аймаг болгон дээр статистик мэдээлэл гардаг. За тэр дотроо нөгөө төргөн тусламж очсон бол аварч болох нас баралт гэдэг тоо үзүүл бас гарнаа. Тэгэхээр энэ болгон дээр тулгуурлаж бүх аймагуудад эрчим тэмчилгээ яаралтай тусламж очиж чаддаг болсноор авчирсан улсуудаа эрчим тэмчилгээний дасаг шилжүүлээд тэндээ төрөлцсөн мэргэжлийн тусламж үзүүлж чадсанараа ийм үр дүнд гарна гэдэг ийм статистик тооцоон дээр гарч байгаа шүү. Дандаа энэ бол манай анагаах ухааны нэг онцлог бол дандаа нотлохын тулгуурладаг. Хийсвэр тооцоол байхгүй. 24 оны нас баралтыг задлж үзээд тэр дотор гарсан нөлөөллийг бид бууруулахад ямар үр дүн гарах вэ гэдгийг л харж байгаа. Тийм учраас энэ тоо бол аварж болох 6,000 хүний нас баралт гэдэг бол нийт нас баралтын 30%. Энэ бол гамшиг байхгүй юу? Энэ гамшигыг л одоо арилгах том зорилго агуулж байгаа юм ба тийм тооцоололтой шүү. 6 номер. За боловсролын салбарт хэрэгжих зээлийн төсөл өөрөө нэг эдийн засгийн хүндрэлийн үед чанар хүртээмжийг сайжруулах гэдэг нь одоо ковидын үед одоо анх эхэлсэн төсөл 50 сая долларын санхүүжилттэй эхлээд дахиж нэмэлт санхүүжилт нь 15 сая доллараар мөн л адилхан сургууль цэцэрлэгийн хүртээмж барилга барьж ижил энэ хүртээмж нэмэгдсэн одоо энэ орчныг сайжруулж иж чанарын асуудал дагж явдаг учраас яахаарахгүй сургалтын орчин бол өөрөө чанартай шууд холбоотой. Гэхдээ бас таны асуусан
бас чухал асуудал бол энэ чанарт бол угаасаа хүүхдийн хоолны шимт хичээл хүртэл төлдөг. Маш олон хүчин зүйлс байдаг. Шимт хичээлийн энэ хэмжээг нэмэгдүүлэхийн тулд нийслэл дээр 1000 төгрөгөөр нэмэгдүүлж эцэг эхийг оролцоог хангаж хяналтыг сайжруулад шимт хичээл нэмэгдээд ингээд 4000 төгрөгөөр явж байгаа. Бас ховсох зардлаар дамжуулаад энэ орон нутгийн хүүхдийн тооноос хамаарат очиж байгаа санхүүжилт нь бас харилцан адилгүй бас За 1 минут. Нэмж өгье 6 номер. за тэгэхээр энэ зөвхөн чанар талаасаа би бас нэмээд тодруулаад хэлэхэд зөвхөн бас барилга байшин гэхийн хажуугаар бас захим контент багш нарын ачааллыг бууруулах чиглэлээр энэ шинээр хэрэгжүүлэх гэж байгаа хөтөлбөрийнхөө бэлтгэл ажлыг хангах энэ технологийн дэвшлийг ашигласан бас зарим нэгэн зардал төлөвлөлтүүд бол байгаа юм. Гэхдээ бас зээлийн хөрөнгө харьцангуй бас софт тал нь давмгаалах нь бол бас тийм өндөр үр дүнтэй бол бас байдгүй гэдэг. Тийм учраас барилга башинд бол төлхөө зарцуулж байгаа. За зүгээр яг энэ 41 байршлын тухайд бол бас эргээд Азийн хөгжлийн банкны шаардлагаар бас наривчилсан урьдчилсан судалгаа дүн шинжилгээнүүд бол бас дахиад хийгдэх юм. Тэгэхээр тэр дүн шинжилгээ явах шаардлага нь хангагдаад Азийн хөгжлийн банкны шаардлагын даваад бидний бас ирэмбэлж байгаа тэр баримталж байгаа зарчимдаа нийцээд ингээд энэ өөрчлөлтүүд бас За оюун гишүүн юм уу? За Лувсан Жамс гишүүнийг нэмье.